1972 онд сайд нарын зөвлөлийн 30 дугаар тогтоолоор хүүхдийн төлөө фондоос их олон зүйлүүдийг хүүхэд залуучуудын сайн сайхны төлөө хийж ирсэн байдаг. Залуу техникчдийн ордон, бамбрууш кафе, найрамдал туслан гэдэг их олон ийм томоохон ийм ажлуудыг хийж ирсэн. За тэр шийдвэр өнөөдөр олон залуучуудыг тухайн үеийн олон хүүхэд залуучуудыг шинэ ирээдүрөөр хөтлж шинэ идэвхтэй иргэдийг бий болгох юм том эхлэлийг тавьж байсан. За өнгөрсөн 30 орчим жил бол мэдээж зах зээлийн эдийн засагт орж нийгэм солигдож бидний хувьд илүү нийгмийн гэх юм уу эсвэл хүүхдийн хөгжлийн, хүний хөгжлийн асуудлыг баг зэргийн орхигдуулсан сургамжтай 30 жил болсон. За өнөөдөр засгийн газрын хуралдаанаар бас бид нэр хэд хэдэн сайхан шийдвэр гаргасан. Өнөөдөр бид нэр олон жил тасарсан хүүхэд залуучуудын театраа иргэн сэргээсэн ийм сайхан арга хэмжээг бид нар хийсэн. Найрамдал туслангаа бас шинжил засварлах сайхан арга хэмжээ хийсэн. За мөн паркийнхаа үйл ажиллагааг илүү шинэ түвшинд гаргаж паркийнхаа газрыг өөр зориулалтаар ашиглах боломжгүй байх байдлаар эрх зүйн зохицуулт хийсэн засгийн газрын тогтоол гарсан. За өнөөдөр бол их тийм бас их сайхан өдөр. Тэгээд би бас Monese Group-ийнхэндээ талархж байгаа хэлхийг хүсэж байна. Ягаад гэвэл манай хувийн эмчнийхэн маань засгийн газрынхаа за мөн хүүхдийн төлөө фондын саналыг хүлээж аваад өнөөдөр энэ нэг хэсэг баарч байсан, нэг хэсэг дэлгүүрч байсан. Гэхдээ л нурчаагүйгээр өнөөдөр хүртэл ингээд аж ахуй нэгж дамжаад хадгалагдаад яваад байсан энэ газрыг манай Monese Group-ийн хамт олон буцаагаад бамбрууш кафе болгож бидний хүүхэд насны дурсамжийг авчирсан төдийгүй дараагийн хүүхдүүдэд цаашдаа энэ бамбрууш кафений дурсамж сэргэх ийм сайхан зүйлийг нийгмийн хариуцлагын хүрээнд хийхээр шийдвэр гаргасанд Монгол Улсын засгийн газраа төлөөлөөд хүүхдийн төлөө зөвлөлөө хүүхдийн төлөө фондод төлөөлөөд бас чин сэтгэлээсээ баярлж байгаа шүү гэдгээ илэрхийлэхийг хүсэж байна. Нийт монголчуудад төлөөлөөд. За цаашдаа бид нэр засгийн газар хүүхдийн сайн сайхны төлөө, залуучуудын сайн сайхны төлөө, за ялангуяа хүүхдийн нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд бид нар онцгойлон дэмжих юм бодлогыг бас дэвшүүлэн тавина гэдэг ийм агуулгаар өнөөдөр засгийн газар бас шийдвэр гаргасан. Өнөөдөр бид нар бас жүкийн талбайг бас нийгмийн хариуцлагын хүрээнд бас буцааж авах ийм асуудлууд өрнөсөн. Цаашдаа бидний хувьд өнгөрсөн сургамжийн дээр тулгуурлаад илүү цаашдаа хүүхэд залуучуудын инээд цангинсан хүүхэд залуучуудын чиглэлээр олон үйл ажиллагаа явуулдаг нийгмийн хариуцлагатай аж ахуй нэгжүүдэд дэмжсэн ийм улс болон хөгжихийн сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье гэж бодож байна.